Нэг. За. Яг бүгдэнд нь амралт өдөр минь өнгөрсөн 7 хоногийнхоо өнгөрсөн 7 хоногийн таамагууд энэ 7 хоногийн таамагууд гаргачих. За, Швейцар франктай ослоо дээр сая 5 дахь мэдээ гарцсан уу те. 4 дахь байна уу мэдээ гарсан 4 цагаас. За тэгээд энэ биш. Энэ мэдээ байна. Тэгээд өсөд адрлаа. За, Канада доллар Швейцар франк дээр. За, Канада доллар Швейцар франк дээр. За, энд нэг юм хүчтэй шал байгаад байсан. За, ингээд дэшээ уулна ивдээд за тэгээ буцаад ингээд доошо тренд ороод ирсэн. Тэгээ энийг ивдэх нь гээд өнгөрсөн 7 хоногийн таамаг нь болохоор за одоо энэ дээр ингээд хүчтэй уналтын дээрээ ингээд импульс коррекшн яваад ороод ирж байгаа шүү дээ. Энэ импульс ийшээ аваад харчнаа гэд нэг үзээд за тэгээд баталгаатай оролт яаж хийх вэ гэж хэлсэн. Энэ дээр ингээд доошоос төрөх магадaltaй паттерн үүсгээд тэрийгээ сэтгүүлээд тэрний дабл ботом маягийн болонгууд нь нэг лайныг сэтгүүлээд ад паттерн дээр нь орчоо гэжсэн. За тэгэнгუთ одоо болохоор юу болсон бэ гэхээр за энэ тамга устгач. За 15 минутын дээр харангуут за энэ хүчтэй шал гэж байгаа энэ хэсэг дээр яг бүтэн ингээд ирээд яг ингэ цэвэрхэн шалгаагүй. За гэхдээ нөгөө өмнөх вебинар дээрсэн ингээд нэг сэтэрчих юм бол энэ одоо энэ хэрвээ ингээд дабл ботом болоод явчих юм бол сүүлийн нөгөө довоо толгоор эвдүүлэх доо маань энэ дээр үүсчих гээд байгаа тий. Гэтэл энэ дээр ингээд ашиглах биднэрт илүү хэрэгтэй нь юу юм гэхээр энд сүүлийн ёроол үүссэн байж байгаад энэ дээр шинэ ёроол үүсэж ийн гэхээр энд сүүлийн орой үүсэж байгаа. Тэгэд энэ оройг дэшин сэтгүүлээд яваад одоо ингээд ирэх юм бол бид нар энд юу болж байгаа нэхээр за энэ уналтын тренд маань өөрөө энэ дээр дэшээ эргэж явах магадaltaй зэг болчихж байна. Энэ жишээ шинэ орой үүсэж ийн гэхээр өмнөх оройгоо дэшээ сэтгэл явчих. Учраас энэ дээр ингээд унжсэн уналтын тренд маань ийшээ автрend эргэж болж байна гэж. За тэгээ энэс цаашаа ингээд ахаад оройнууд хийгээд явж байна. За одоо юм байдлаар хамгийн сүүлийн орой энд байна. Өсөлтийн трендийн хамгийн сүүлийн ёроол энд байна. За тэгээд одоо энд явж байгаа хөдөлгөөн би нөгөө энэ хоёр дахь орой энийгээ сэтэлж чадаагүй учраас хоёр дахь оройг нь авахгүй байгаа шүү. За ингээд тэнцүү ирээд явцсан. Тэгээ энийг сүүлийн оройг авчиж байна гэсэн. За тэгэхээр энд ийм хайрлаа болчих. Одоо энд биднэрт юу яж болох вэ гэхээр одоо орж амжааг хүмүүс авах юм бол дахиад энэ дээр ийм паттерн үүсчээж явах юм ч юм уу эсвэл энэ дээр ингээ уналтын хөдөлгөөн орж ирээд ийм паттерн зурагдах юм бол юу ч энэ уналтын хөдөлгөөн ихний ээлжиндээ энэ ёроолыг эвдэхгүйгээр харчиж болж байна гэсэн. За тэгэхээр ингээ дээшээ оролт хийхэд ихний ээлжинд энэ ёроолыг сэтэлгүй гэдэг маягаар нь харчвал зүгээр гэсэн. За одоо тэгээд энд дүнгэж нэг ийм хоёр орой үсээд за нэг юм сайдвей юм шиг хөдөлгөөн харагдчих штэ тий. Хэрвээ би энийг ингээ support resistance болгоод тул за одоо энийг доо биш зүгээр ингээ support resistance гэдэг тул нэг иймэрхүү баруун тишээ явж байгаа нэг юм хөдөлгөөн харагдаж байна. Тэгэнгუთ энэ өөрөө одоо ингээд энэ дээш явж байгаа цэсрийн ингээд энэ өссөн хөдөлгөөнийхөө цэсрийн хөдөлгөөн болж орж ирчээж болно. Тэгэхээр энэс цаашаа ингээд энэ хөдөлгөөнийг харж агаад дахиад баядах боломжтой гэсэн. За харин 2 цагаараа харангууд одоо энэ дээшээ ингээд явж байгаа хөдөлгөөнүүд ч өөрсдөө ингээд дахиад нэг юм хөдөлгөөн болоод гэсэн үг шүү дээ. Одоо би энэ дээр ингээд уналт орой гээд уналт өсөлт гэдэг юм олон хөдөлгөөн тоолж байгаа бол ийш энэ зүгээр 2 цаг дээр болохоор дээшээ ингээд нэг хөдөлгөөн болчихно. Тэгээ дахиад энэ дээшээ өссөн хөдөлгөөний цэсрийн хөдөлгөөнүүдийг зүйл орж ирэн тэ. Яг одоо энэ ингээд унаад ингэж байгаатай адилхан. Тэгээ энэ ингээд өсчөө дахиад цэсрийн хөдөлгөөн орж ирэн тэр нь дахиад биднэрт 15 минутын дээрээ доошоо доовтой ингээд доошоо тренд явж байгаа юм шиг юм харагдах боломжтой гэсэн. За тэгэхээр бас тэр нөгөө нэг энэ өсөж яваа дахиад нэг уналтын хөдөлгөөн орж ирэн тэрэн дээр нь л брейк юм уу стоп лосс давхуулчихгүй дахиад нэг юм дахиад энэ шиг юм хөдөлгөөн дэше орчих боломжтой учраас ингээд анхаарч байгаа дэше орчих нь гайгүй болов уу гэж харагдаж байна. За тэгтээ саяны дотор бол Швейцар франк дээрээсээ илүү хөдөлгөөн байсан болов уу гэж анзаарч байна. За Канада ардаа янта ослууд дээр жоохон за эцэн та ингээд бүгдээрээ имрээ инжилж байгаа дунцсан. За тэгээ 7 хоногийн лаанууд нь ийм 2 цагаан лаа гарцсан. За цагаан гэдэг нь минийхаар уналтын лав гээд за тэгэнгუთ дахиад унжих таамаг гаргаж ирсэн. Тэгэнгуთ энэ 7 хоногт бол өнгөрсөн 7 хоногт болохоор ерөнхийдөө өсөлтийн лаа гараад ирсэн. Буюу том ногоон лаа гараад ирлээ. За тэгээ энийгээ задлаад харахаар ерөнхийдөө юу болсон бэ гэхээр за ингээд уналт хүчтэй уналт орж ирээд за тэгтээ бас нэг энэ хөдөлгөөнүүд ойрхон яваад байгаа юм шиг харагдаад лээ. Сайн анзаарах юм бол ийм цэсрийн хөдөлгөөнүүд өмнөх сэтэлсэн орой ёроолууд дээр ирж ийм шалгаад яваа хөдөлгөөнүүд анзаарагдаад байгаа. Тэгэхээр иймэрхүү бүсчлэлтээрээс бас нөгөө хоцорчвол дараагийн pullback-ны хөдөлгөөнүүд хаана байх боломжтой гэдгийг анзаарах боломжтой гэсэн. За тийм ингээ уналтын хөдөлгөөн дуусаад явж ирсэн аа. Энэ дээр ийм sideways хөдөлгөөн ороод ирсэн. Буюу ингээд ингэж унаад ингээл уналтын хүчин жижигсээр хагаад
энэ нь өөрөө томороо юм sideways болоод ороод ирсэн. Тэгээ энийг ингэж дэшээ сэтэлцэн. За тэгвэл эндээс одоо дахиад ямар мэдээлэл авах боломжтой байна вэ гэдгийг харна гэсэн үг. За өмнөх 7 оны таг маань бол энэ тий. Энэ дээр ирээд энд нэг хүчтэй шалтгааз байгаа. Энийг шалгаад буцаад доош унах магадaltaй гэ. За энэ таамаг ерөнхийдөө одоо ингэж биелсэн гэж хэлж болно. Бид өөрөөр нөгөө нэг зураг оруулсан байгаа. Энэ дээрээс шалгаад үзэх боломжтой байна гэж. За тэгээд би болохоор ямар оролтын нөхцөл хүлээж исэн бэ гэхээр за энэ дээшээ хөдөлгөөнөө цусрын хөдөлгөөн гэж тоолчихж байгаа юм. За тэгээд би ингээд энэ хүчтэй шалтгаазан дээр ирчин гутаа ингээд доошоо хөдөлгөөнөө орох нөхцөлөө бүрдүүлж исэн гэсэн үг. За тэнгуут энэ дээр ингээ орой үсээд энэний өмнөх орой энэ байгаад тэнгуут энэ хоёрын голд байгаа уналтын орол хаана байгаа гэхээр энэ дээр байна гэсэн үг. Энэ хайрлаа болтож байгаа. Буюу энэ өсөлтийн трендийн хамгийн сүүлийн ингээд ёроолын дүлдэж гэсэн үг. За тэгээ энийг ингээд сэтэлж чинь тэ энд ингээд сэтэлцэн одоо энэ 6 сар гэсэн үг шүү дээ. Тэгэд юу гэсэн үг юм бэ гэхээр энэ дээр нэгсэндөө ингээд шинэ ёроол үсээд шинэ ёроол нь гэхдээ өмнөх ёроолоос илүү одоо хямд үнэх юм уу ингээд доор барьшилтай учраас энэ дээр ингээд даун тренд үүсэж байгаа юм байх боломжтой юм байна гэж. За тэгээд би энийг ад паттерн гэж харж байгаа гэсэн үг байхгүй. Ингээд энэ өмнөх импульсээ өргөжлүүлэх боломжтой буюу энэ хөдөлгөөнийг ийшээ за энэ хөдөлгөөнийг ийш нь ингэж харах гэдээсэн гэсэн үг. Тэгсэн чинь энэ маань ингээд сэтэрсэнгүү буцаад дээшээ гараад ирлээ. За одоо дүнгууд дээшээ гараад ирсэн бэ юу болсон бэ гэхээр энэ дээр ахаа шинэ өрөө үүссэн. Буюу энэ өрөө ингээд дээшээ сэтэлсэн байгаа цаараар ингээд лагаараа бүтэн дээшээ сэтэлээ гараад ирсэн. Тэнгууд энэ лоурлом маань өөрөө одоо буцаад бид нарт юу болж байгаа гэхээр ингээд өсөлтийн трендийн сүүлийн орой болчихж байна гэсэн үг. Одоо эний чи хайрлаа гэж харахаа сонирн болчиход байна шүү дээ. Энэ дугаас илүү доод үн дээр ёроол байгаа учраас. За одоо энийг сэтлүүлж агаад орвол илүү зүгээр байна. Гэхдээ энийшээ сэтлүүлж орохоор одоогийн явж байгаа үнээс ингээд доошоод бараг л 80 pip явчаад дахиад орох гэдэг юм гэсэн үг. Тэгэхээр энд дахиад 7-ны хөдөлгөөнөө анзааръя. Тэгээ энэ бүсчлийг шууд ингээд цэвэрхэн шалгаад явчихгүй учраас би зүгээр энэ хавьдаа ингээд үн ингээд зууралтж агаад. За тэгээ тэр нь одоо ингээд sideways хөдөлгөөн үүсэх юм бол илүү найдвартай болно гэж бодоод байхгүй. Эндээ ингээд нэг sideways үүсэж байгаа. Тэрийгээ сэтлүүлэх юм бол эндээс нэг хич нэг орж үзээд. За тэгээ энийг эвдчих юм бол бүр арай нэг том цусрын хөдөлгөөн хүлээж байгаа дахиад ингээд доош нь өргөжлүүлээд орно гэсэн үг. За энэ Канадын дээр нэг юм ярих байна. За лаанууд нь бол жоохон эсрэг байж болохоор энэ нөгөө томороо ийм доошоо стрэх магадaltaй паттерн байгаа учраас дахиад нэг доошоо хөдөлгөөн орж иж болох юм болов уу гэж анзаараадсан гэсэн. Уул энэ өнгөрсөн 7 хоног болохоор энэ хоёр лаан дээрээсээ дөрөөлөөд шууд унчих юм болов уу гэжсэн чи яг энэтэйгээ адилхан юм нөхцөл байдал үүсчлээ. За тэгээ харъя бүр дээшээ сэтлээ гараад ирүүлж одоо яах вэ? Дээд хэл. Юу нь бол энэ дээр impulse correction impulse гэдэг доошоо харагдаад байгаа л уул нь бол. За энэ Сингапур доллар дээр энэ нэг тренд лайнаа сунгаал үргэлжлүүлээд байна. За энэ дээр харилж яддаг учраас таамаг гаргаж яах юм бэ? За евро Канада доллар. За өнгөрсөн 7 хоногийн таамаг нь юм байгаа. За 7 хоногоос эхэлчихье. За 7 хоногороо бол ингээд дээшээ харагдаад байгаа гэдэг байгаа шүү дээ. Тэгээд ингээд цаг хоорондынхаа хамаарлаар дээшээ болохыг хүлээж исэн. За 3-7 хоногийн өмнөх лан мангар том уналтын лаг гараад ирсэн. 2-7 хоногийн өмнөх лан ингээд дээшээ сэргүүцээ гараад ирсэн. Тэгээд юм 2 том ногоон лаг гарц учраас ингээд дээшээ лаг гаж болов гэсэн. Тэгээд өнгөрсөн 7 хоногийн лаг нэг юм жижигхэн битээ тэгээд доороо илүү зүү татсан лаг гараад ирсэн. За таамаг нь юм байсан. Энэ lower eye-г угаасаа дээшээ сэтлээд энэ дээр яатсан бэ гэхээр шинэ орой үүссэн. За энэ шинэ орой үүсэх магадлалыг хаанаас ингээд төлөх үү? Арай жоох эртчлээд гарах боломжтой байсан юм бэ гэхээр энэ дээр ингээд дээшээ стрэх магадлалтай паттерн үүсчихсэн. Тэгээд ингээд дээшээ стрэж гараад одоо хүлээжсэн нөхцөл нь ингээд энэ сүүлийн энэ оройг дээшээ сэтлүүлээд баядя гэж хэлсэн. За тэнгуут энэ хөдөлгөөн өөрөө юу болчих юм гэхээр дийлэгрээ дээшээ тренд болчихно, 2 цагаараа дээшээ тренд болчихно, 15 минутаараа дээшээ тренд болчихно. За ингээд орох юм бол арай жоохон чиглэлийнхэн давуу орж байгаа учраас баталгаатай оролт боломжтой байсан гэж байна. За тэгээ харангууд за энд нэг ийм зүг татаад энэ мэдээ биш үү? Юуны CPI мэдээ лөө 930 мэдээ байсан. За одоо тэнгуут ингээ энэ оройгоо дээшээ сэтэлцэн, сүүлийн оройг дээшээ сэтэлцэн ингээд дахиад энэ 15 минутын тренд нь дээшээ болж байна гэсэн үг. За тэгээ одоо л энэ дээрээс яах нь вэ гэхээр энийгээ бараг сэтэлж хагаад нэг юм цэсрийн хөдөлгөөн орж ирэх нь арай сэтэлгүй цэсрийн хөдөлгөөн орж ирэх нь жоохон уналтын хөдөлгөөн харж агаад тэгээ баядах боломжтой байна гэсэн үг. Ерөнхийдөө чиглэлүүд нь дээшээ эргэцэн. За ийм тренд лайн жоохон ашиглахад хэцүү л юм. За нэг энэ дотор одоогийн үн явж гин. За тэгээд энийг нэг доошоо сэтрээд цэсрийн хөдөлгөөн энд дээшээ яваад энэ оройг эвтжүүл сайн байна. Ягаад энэ оройг эвтжүүл дээшээ сайн бэ гэхээр хэрвээ энэ оройгоо эвдээд явчих юм бол энд шинээр хаяр хаяа үсчихнэ. За тэгээ яах нь вэ? Энэ ёроол өөрөө хаярлаа булаа баталгааччихна.
За тэгэхээр эндээс явсан унал засварын хөдөлгөөн буюу энэ дээр хэрвээ би унна гэж харж байгаа бол энэ жоохон ингээ унсан ч гэсэн энэ Euro-лоо эвтгүүгээр буцаад дэше явчих учраас ийм хөдөлгөөн одоо ингээ хүлээж байна гэсэн үг. За тэгэх юм бол ингээд юу зэм нөхцөл ингээ бүрдүүлээд орчих юм бол дэше swing арилжаа барихаар гайгүй хол явах олон пипний арилжаа их магадлал өндөрөө гэсэн үг. За тэгээд ингээд импульсүүдийг копидод харахаар энэ импульс ийшээ яваад дууссан. Дахиад энэ дээрээс ийшээ гээд явахаар энэ хүртэл явах боломжтой. Тэгээд энэ дунд дахиад нэг засварын хөдөлгөөн ороод ирэх юм бол энэ хүртэл нь. Одоо би энэ доороос арилжаанд орж чадах юм бол энэ хүртэл нэг 200 пип. За бүр боли эндээс орлоо гэж тод нэг 170 пип. Тэгээд 30 пипний стоп лосс өдөртөө орлоо гэж тод нэг 96 мурга. Гэт ажиг оролтын нөхцөл үүсэж байна гэсэн үг. За ингээд энэ дээр юу гэсэн. Одоо л шууд байтгаад тэтэрхий оройтсон гэж бол би бол өөрөө тэгж яадаг. Энэ ийм хөдөлгөөний араас орохоор стоп лосс авчих магадлал өндөртэй. Нөгөө талаасаа энэ higher high гэдэг энэ оройч өөрөө нөгөө талаасаа resistance болох боломжтой шүү дээ. Энэ дээрээс үн очиод унжсэн учраас ахаад унах боломжтой. Тиймэрхүү байна гэсэн үг. За евро швейцар франк, канада швейцар франк бас төлхөө адилхан жоохон дээш хөдөлгөөн ороод ирсэн байна. За гэхдээ евро швейцар франк арай хот хөдөлсөн байж магадгүй бах тий. Энэ дээр энэ дээшээ доош хөдөлгөөн ихтэй хатал евро швейцар франк дээр бол цэрийн хөдөлгөөн буюу pullback нь жоохон бага тэгээд дээшээ хүчтэй хөдөлгөөн ороод ирсэн. За өмнөх давуудаа ингэж хараад ингэж хийсэн юм байна. За энэ дээрээс нэг тренд лайн. Маусны батарей дуусч байна уу? Алдчих гэж. За энд нэг юм тренд лайн ирж байна. За гэхдээ 2 удаа ойцсон жоох энэ маш цэвэрхэн гэхдээ 2 удаа ойцсон. Энэ дээр дахиад 3 дахь жижиг тооч авцсан харагдаж байна. Дүнгийн хүрээд унтсан тий. За гэхдээ энийг бол дээшээ дахиад сэтэлж авах. Энийгээ тэгээд ингээ харах юм бол ийм ирээд дээшээ стрэх магадaltaй батарей нь. За тэгээд энэ Euro-лыг зүгээр л жоохон стэрсэн тэрнээс сэтрээгүй л байгаа юм байна. За томороо бол юм байна. За энд гэхдээ ерөөхдөө бас дээшээ гараад ирэх магадлал нь арай өндөр харагдаж байна дөө. Одоо ингээ харахаар энд ингээд шийдвэргүй гэдэг ч юм уу нэг юм за швейцар франкт бас л ер нь л ийм л дээ. Гэхдээ энд ингээд рейнж үүсэж хагаад тэгээд эм дээшээ 2 том лагаар сэтлээ гараад ирж байгаа. Тэгэхээр ингээд нэг иймэрхүү том хөдөлгөөнүүд ороод ирэх боломжтой болов гэж анзаараад энэ юм. Тэгээд энэ доторчтой альж тал руу гэх юм байхгүй ч байгаа. Одоо л ийм том хоёр ногоонлоо энд л нэг харагдаж байна, энд нэг харагдаж байна. Тэгээ ийм юм явахаараа нэг дээшээ 250 пип, 170 пип явцдаг. Одоо эндээс 90 явцсан гэхээр дахиад нэг дээшээ 80 пип төр бол байх боломжтой харагдаж байна. За энд нэг тренд лайн байгаа л юм анзаарчмаар гэхдээ яг хуу шинэ үүсэж байгаа учраас гайгүй гэж хэлж болж байна да. За Европ. За энэ нөгөө харин сэтэрхүү гэдэг шал маань гэдгсэн чи сэтэрсэн харагдаж байгаа. За гэхдээ бас сэтэрсэн гэд харах гэхээр энэ дээр ингэж өмнө зүг татчихсан буюу энэ дээр арилжааны түүх үүсчихсэн. Одоо би зөвхөн энэ шалаал ингэ сэтэрчлээ гэд доошоо за энэ сэтэрхгүйсэн шалаа ингэ 16 оноос сэтэрхүү шалаа сэтэрчлээ. Одоо ингэ хүчтэй унжих юм байна гэд харангуут өмнө энд ингэ ахиж захиалга аваад ингэ дүүн үүсээ дээшээ явж ирсэндээ тэрэндээ ч хүрээгүй байгаа учраас тэгээд дахиад өөрөө энэ нэг юм дээшээ нөгөө трендийн төгсгөлд үүсдэг дээшээ магадaltaй батарейн хэлбэр үүсгээд байгаа байхгүй юу? За би нэгт хараа өөр чартан дээр зураад. За ийм гэсэн үг. Цэвэр харагдуулъя гэвэл ийм. За энэ тийг өөрөө яадаг вэ гэхээр трендийн төгсгөлд үүсдэг дээшээ стрэх магадaltaй байдаг батарейн хэлбэр үүсээд байгаа юм. Тэгээ дахиад энэ хоёр өдрийнхэн 4-5 дахь лагийг харах юм бол ингээд дээшээ том ногоон лаанууд энэ хоёр шиг гэсэн үг. Гэхдээ яг энэ хоёрын дараа шууд унжуулж байна те. Ийм лаанууд гараад ирсэн байгаа. Тэгэхээр анзаараад би бараг дээшээ доовыг нэвтүүлчүүл дээшээ байтчмаар харагдаад ингээр евронууд ер нь л дээшээ харагдах гэдэг юм шиг. За одоо ингээ харъя. За өмнөх ингээд таамаг нь болохоор энэ шалан дээр ирээд шууд үн өсөхгүй. Тэгээд нөгөө нэг дахиад тренд мэрэндээ харах хэрэгтэй гэжсэн. За тэгээд энэ дээр ингээ шинэ орой үүсгийг хүлээж ийсэн. За тэнгуут энэ маань ингээ шууд доошоо унцсан байна. За одоо тэнгуут энийг ингээ FTT. За хамгийн сүүл дээшээ шинэ орол үүссэн. За энд ингээ шинэ орол үүссэн гэхээр хамгийн сүүлийн энэ уналтын трендийн хамгийн сүүлийн орой өөрөө дахиад шинжлэгдээд хаашаа ирж байгаа юм гэхээр энэ доор ирж байна гэсэн үг. Энэ доор. Тэгээд энд ирж байна гэсэн үг. Яагаад тэгэхээр энэ шинэ орол өөрөө аль оролыг сэтэлсэн гэхээр энийг сэтэлсэн. Тэгээд энэ хоёрын голд байгаа уналтын трендийн хамгийн өндөр орой энэ байгаа байхгүй. За тэгэхээр одоо би энийгээ жоохон доошлуулад энийгээ жоохон доош нь зөгөөд буюу энэ оройг сэтэлүүлэх юм бол надад шууд higher high буюу би өсөлтийн тренд эхэлж гин гэж хараад за тэгээд энэ higher low буюу нэг дэшээ тренд гаргаж ирээд буюу импульсыг оруулж ирээд одоо тэг correction-ыг хүлээнэ гэсэн үг.
энэ коррекшнийг орол барьж авах гэж л үзэж байна гэсэн үг. За тэгэхээр яг нөгөө дийлийнхаа хүчтэй шалан дээр ирсэн ч гэсэн ингэж тэрэндээ баталгаажуулах бол нөгөө свингер хэлжэн дээр арай нэгт цөөх стоп лосс авч байгаад орно. Хоёрт илүү одоо магадлал нь өндөр явна гэсэн үг. За ийм нөхцөл байдал үлээ чи юуцэн энэ дээшээ хөдөлгөөн бол нэлээд гоё хүчтэй ингээ гараад ирлээ. За гэхдээ бас нөгөө талын таамаг нь унах одоо яаж унах юм гэхээр энэ хичнээн дээшээ хүчтэй явж байгаа ч гэсэн чиглэлийн дагуу бол энэ оройгоо эвдэхгүйгээр унана гэж байгаа хэрэг уналтын трендээр харах юм бол тэ. Гэхдээ яг нөгөө хүчтэй яг цаг орондынхаа хамаарлаар дээли цаг дээрээ ингээд тренд ирэх магадaltaй бүсчил дээрээ ирсэн учраас дээшээ гарч хулуу гэж ингээ анзаараад байгаа учраас трендийн эрхийг илүү хараад байна гэсэн үг. Тэрнээс одоо энэ өмнөх чин дээр ч гэсэн адилхан шүү дээ. Ийм байхад энэ дээрээс ингээл дээшээ явсан гэхдээ энэ оройг сэтлэхгүйгээл буцаад энэ дээрээс ингээ баг цагийн доо харж байгаас хэлэх боломжтой байсан. Гол нь арай том цаг дээрээ энэ тренд нь дээшээ эргэчих юм болов уу гэж хараад байгаа учраас дээшээ таамагныхын нөхцөлийг хүлээгээд байна гэсэн үг. За Европ паунд дээр нэг ийм тэгээд лаанууд нь бас дайжгүй. За одоо жишээл өмнөх 7 хоногийн лаг харахад за лаан дээр нь хараалт толгуурлаа л да тий. Тэгэхэд ингээд энэ хүртэл үн унж усан байхад дээшээ гарч ирээд энэ өмнөх адилхан зүү татчихсан бүсчлүүдээс дээшээ гарч ирээд ногоонлоо агтчих жоохоо. Сэлрүүд нь энэ доошоо ингэж авчирсаар хахад ингээд 7-ны төгсгөлд өссөөр хагаад ингээд ногоонлоо хаагдчихна гэхээр энэ дэр мэдээч арай баярууд нь хүчтэй байгаа юм шиг мэдээлэл авчин гэсэн үг. За тэгэхээр ер нь бол гайгүй харагдаад энэ дээшээ гараад ирэх юм болов гэж. За евро yen кад yen 2 лааны хувьд жоохон зөрөөд исэн. За юу ихээр кад yen бол ингээд 2 нь улаанлаа. За улаан гэж цагаан уналтын лаал гिचээд минийх дээр болохоор ингээд евро yen дээр болохоор энэ тийм шийдвэргүүлээ гарцсан. Тэгэхээр шууд ингээ хол унна гэж харж чадахгүйсэн. За гэхдээ яг энэ тослуудаа таамаглажсэн учраас энд ингээ жоохон доошоо таамагласан байсан. Энд байсан тренд лайн хайчих юу? Би нэг ийм тренд лайн зурцсан. Энийг доошоо стэрсэн. Тэгээ ингээ дэшээ яваад ийшээ доошоо унах юм болоо гэж бодчихсон чинь. За тэгээ кад янтайгаа адилхан тодорхой хэмжээний өсөлтийн трендүүд ороод ирсэн гэж юу. За энэ бол нь яг доов нь бол ийм л байгаа л та. Гэхдээ зүгээр импульсыг харахаар энэ том импульсыг л нагчих юм болоо гэж хараад байсан гэсэн үг. За одоо 2 цаг дээрээ тэгээд буцаад дэшээ тренд эхэлчихлээ. За гэхдээ дэшээ трендтэйгаа явах юм зэрэгцээ бас нэг юм сууг дотор яваад байгаа. За энэ сууга яаж авал илүү цэвэрхэн байх нь. Ингээд авчих. За ингээд доошоос төрөх магадaltaй юм шиг батерны хэлбэр дотор яваад байгаа. За гэхдээ бас арай болоог байж магадгүй харагдаад байна. Ягаад тэгэхээр энэ дэшээ дараалаад юм олон явж байгаа өсөлтийн трендүүдийн хүчийг харахаар буюу одоо зүгээр ингээд хол явж байгаа пипийн тоолоод байна л гэсэн үг шүү дээ. Энэ хөдөлгөөн за энэ хөдөлгөөн ийшээ ингээд бүтэн явцсан. Жохон дутуу гэхдээ бүтэн явцсан. Дахиад ийшээ ингээд бүтэн явцсан. Буюу энэ өсөлтийн трендийнх нь хүч нь ингээд суларч амжаагүй буюу sideways үүсэх байгаа учраас энэ аваа шууд сэлдэхэд жоохон хэцүү байна. За гэхдээ энэ тренд лайн дээр ирээд үн 1 2 3 4 ирсэн. За тэгээ одоо 15 минутанд юу болж байна вэ гэхээр ийшээ дэшээ хүчтэй гарч ирээд энд жоохон докторч байна. За докторч байна гэдэг нь ихтэй өөрөө шууд умна гэсэн үг бас биш дээ. Шууд батарейн зураал дэшээ явчих боломжтой. Гэхдээ зүгээр анзааръя энэ тренд лайн дээр ирээд яг ингээд жоохон юм sideways үсээд тэгээд тэр нь доошоо стэрч чадах юм бол тэрнийх нь pullback дээрээс доошоо оролт хийж болж байна. Нөгөө талдаа болохоор юу байна вэ гэхээр энэ оройг шалгаад энэ дээр нэг орой байсан. Одоо дэшээ сэтлээд яваа шинэ орой үүсгэсэн тий. Энийг буцаж pullback хийгээд дэшээ ингээд энэ трендийнхаа дагуу явж байгаа дэшээ трендийнхаа дагуу ингээд хүчтэй явчих боломжтой харагдаад байна гэсэн үг. За ажиглая. Энэ бол аюу гоё уналтын тренд ороод ирсэн. Тэгээд жоохон хүчтэй байх боломжтой юм болов уу гэж анзаараад байгаа. Гэхдээ 7 хоногийн лаан бол том ногоонлаа гараад өмнөх дээрээ бас ингээд энэ хоёр лааны зохицол явчаар дээшэл байх боломжтой харагдаад байна да. За тэгтээ яг 7 хоногоор дээшээ дахиад өсөхийн тулд бид нар мэдээж баятахын тулд ч гэсэн энэ ресторын хөдөлгөөн хүлээж таарна. Тэгжээж илүү зүүн газраас орох юм бол дээшээ бас орох боломжтой байна гэсэн үг шүү дээ. Одоо ингээд өссөн байлаа төсрийн хөдөлгөөн ингээд явж байгаа учраас юм төсрийн хөдөлгөөн хүлээх хэрэгтэй. За тэгэндээ энэ 7 хоногт ороод ирэх байх. За орж ирээд хэрвээ төсрийн хөдөлгөөн үнэхээр юм дээшээ гоё стрэх магадaltaй батарейны хэлбэр үүсгээд явах юм бол тэрийг энэ таацтай давхцуулах юм бол ингээд гоё хоёр цыг давхцал үүсэж байна гэсэн үг. Одоо яг иймэрхүү гэх юм уу? Одоо энийг нэг орой шал. За энийг цэвэрхэн шалгацсан байна. Энэ шалаа цэвэрхэн шалглаа. Тэгэд нэг юм доошоо стрэх магадaltaй батарей үүсэж гэсэн үг. Тэгэхээр ингээд арай хоёр өөр зүйлээ магадлал нийлж байгаа учраас магадлал нь арай өндөр болж байна. За би үгүй энэ хүртэл
уналтын тренд бол унд жорж байх гэж харж байна. За тэгээ эндээсээ хамгийн гол нь яг дээшээ явах уу эсвэл энэ доошоо магадaltaй паттерныхаа дагуу явж байгаа гэдгийг харъя да. Энийг бол би ингээд доошоо өсрөх магадaltaй паттерн гэж харж байна гэсэн үг. Тэг яг нэг бол сувгийн шалтгаазыг харсан ч болно доо. За евро эндтэй. Өмнөх таамын 6 сар үлдээгүй юм бах та. За евро эндтэйг энэ дээрээс эхлээл байд гэж яриад байгаа нэг мөртлөгөө мөр шиг хүмүүс байгаа. Гэхдээ дээшээ бүх цагаараа ерөөхдөө дээшээ трендтэй болчиход байгаа гэж хэлсэн. За би чи хаана ороод стоплос авахулчлаа. Энэний шалтгаазан дээр орчлоо. Энд орчлоо. Тэгээд нэг жоох эрт ороод стоплос авцсан гэж байна. За гайгүй яваад байгаа болно. Гайгүй яваад байгаа. За 7 хоногийн лаг нарч. Энэ 7 хоногийн өмнөх 7 хоногийн лаг юм байсан болохоор дэж барагдаад байгаа шүү дээ. За 7 хоногийнх нь лаг нь болохоор доошоо зүйтэй. Гэхдээ дээрээ бараг зүүгүй шахуу юм том ноолаа байна. Тэгэхээр баяруудны мэдээж илүү хүчтэй байсан гэдгийг харуулж байгаа. Тэгэхээр дараагийн 7 хоног ч гэсэн баярууд ороод ирэх боломжтой харагдаж байна. За тэгээд хүчтэй support resistance дээр давхцал байна уу? Энэ дээр нэг амар сэрээтэй байд юм да би бол. Сэрээгээ солилцсон юм бах та. Заавал эндээс эхлээд бас тийш юм шиг гэж ярьж ирсэн юм шиг байна тий. За энэ сэрээ бол юм SP line-тай юм байна. Энэ үгээр юм уу тий. За энэ дэр нэг юм тооч ихтэй байдаг юм юутай юм байна. За одоогийн явж байгаа хүсчлэл дээр нь үл явж гисэн. SP line байхгүй юм байна. За уул нь бол одоо ингэ арчна гэдэг ба шүү дээ. Энэ импульс элишн арчна гэдэг ба шүү дээ. Тэ? Тэгэхээр эхний импульс нь арай дуусаагүй дахиад нэг жоохон дээшээ гарч ирээд төсрөө хөдлөж очих боломжтой. За тэгээд daily лагинч тэр 7 хоногийн лагийг харсан ч гэсэн дараагийн нэгтгэх мэгтгэхтэй тэр шууд дээшээ гараад ирэх боломжтой. Төсрөө хөдлөгөө нарай орж ирэх болоогүй гэж магадгүй. За одоо жоохон оройтцоо ингээд зөндөө төлөвлөчөөд нэг ингээд зөв газраас орохгүй болчихоор ингээд энэний ч араас ахаал хүлээхгүй бол болохгүй. За одоо зүгээр яг байгаа дээр нь таамаглахаар бол ингээд байгаа хөдөлгөөнөө зурлаа. За тэгэхэд юу вэ гэхээр энд нэгт хөрөлт, хоёрт хөрөлт, гуравт хөрөлт. Тэгээд энэ ингээд нөгөө трендийн төсөөлт үүсчихэд паттернтэй адилхан хэлбэр үүсчихнэ гэсэн. За тэгэнгუთ анзаарангуут одоо хэдүүл ингээд төсөөл. Энэ хөдөлгөөн цаашаа явсаар хагаад ингээд энэ дээр ирнэ гэж бодъё л доо. Тэгэнгуут гол нь юу болчдөг вэ гэхээр энэ ингээд паттерн нь уулна ингээд тэг амсарлууга гэхүү юугүй ингээд цаашаа өглөгдсөн маа нарийн чивэл илүү зүгээр байдаг. Энэ хоёр ирээдүйд ингээд огтлцох гээд байгаа юм шиг ингээд нарийн чивэл зүгээр байдаг. Тэр нь яагаад зүгээр байдаг вэ гэхээр лагаа уншихаар энд явж исэн импульс нь ингээд биеийн жижигрээд идэх байхгүй. Ингээд биеийн жижигрээд буюу энэ өсөлтийн хөдөлгөөн ийм том байснаа арай жижиг болоод дахиад энд арай жижиг болоод нөгөө баярууд маань ингээд шууд огцом дэшээ өсгөж байгаа болоод чарт өөр юм налуу болоод хажууд дэше болоод ирдэг байхгүй. Тэнгуут энэ сайд вейс үсээ доов стэрч идэрэхэд ингээд доо мовыг харахад гэсэн илүү ингээд төрүүлээ жоохон богино жоохон зайд ингээд pullback харах боломжтой байдаг гэсэн ийм төлөвлөгөөнүүд. Гэтэл одоогийн нөхцөлөөр яг энэ евро NZ дээр яагаад байна гэхээр хэрвээ одоо ийшээ ирлээг харахаар ийшээ ирлээгээд ингээ харахаар за одоо хамгийн хурдандаа л ингээ очны явдал л да. Тэнгуут энэ өмнөх за энэ хөдөлгөөнөөс бол арай жижиг юм байна. Энтэйгээ гэхдээ нэг юм хол зөрүүг харагдаад байгаа байхгүй. Одоо би энэ хөдөлгөөнийг ингээд авлаа гэж бодоод энийг copy dot edition тавихаар нэг хол зураг. Гэхдээ яг жижигсэж байгаа тэнгуут ийм том хөдөлгөөн үсээд тэгээ би хамгийн сүүлийн ороолоо энд тодорхойлно гэсэн үг. Тэгээ энийг сэтгүүлж ийж ингэнэхээр ингээд энэ том хөдөлгөөнийг энийг хүлээх болчихдог байхгүй. Тэнгуут нарийсчаар амар нь юу гэдэг юм хэрэг ингээд дахиад ингээд нарийсчих юм бол энэ өрөөгөө хөвд чинь энэ доовны юм ойрхон болчих. Тэгэл энэ дээрээс ингээд орчихно буюу хөдөлгөөн нарийсчил илүү гоё гэдэг. За одоогийн хөдөлгөөн дээр харахад бол тийм байна. Энд нэг доош задрах магадaltaй паттерн. Гэхдээ зүүн гэж 2 хон тоочтой буюу шулуунууд дээр ингээд 2 ойрхон хүрсэн. Гэтэ яг 3 дахь байж болохгүй гэж тий. Иймэрхүү зураг харж байна гэсэн. За нэг доошоо стрээд хол явахгүй байх. За тэгээд бүр гоё хамгийн дахиад цаашаа арилж байгаа хол барихаар гэх юм бол надад энэ өрөөг одоо эвдэх хэрэгтэй байна гэсэн үг. Энэ импульс дэшээ явгаа энэ өрөөгөө ингэж эвдээл ингээл так гэж эндээсээ буцаж унаал энд нэг том төсөр хөдөлгөөн орж ирлээ. Ингээл явуул зүгээр. Энэ доовоо эвдэж байгаа нь яаж байгаа юм гэхээр ахаад энэ дөөрөө ингээд дэшээ автрend үүсэж байгаа ингээд баталгаажуулаад явчих واخгүй. Тэгэхгүй бол энэ дээр ингээд магадгүй ингээд явчихаар зүгээр нэг дабл топ шиг юм. Эсвэл эндээ ингээд 100 гаралтаад байх боломжтой учраас энийгээ сэтлээд юуцэн хайраа хийснэ хэлээд тэ харахад ойлгомжтой болоод тэгэх юм бол унсан ч энэ ёроолыг сэтэлхгүйгээл сөрөөлгөө нүлээж гахаа баядчихна гэсэн үг.
За тэгээд ингээд доовоо нэг сэтрүүлээд таарч юм бол ингээд нэлээд дажгүй байгаад ит ингээд том цагаасан жижиг рүү хөөгөө явчих юм бол дэхэн байгаад итэг гэх юм уу. За паунд швейцар франкийн таамаг дажгүй явсан. За ингээд яг сүүлийн 22 олоодоо тоолоод энийг дээшээ сэтлүүлээд хаяраа гараад ирсэн. Тэг өнгөрсөн 7 хоногийн 15 минутын хөдөлгөөн энэ хаяыг эвдсэн. Энэ оройгоо дэшээ сэтэлсэн. Тэгээ буцаад энэ сүүлийн ороолоо ингээд сэтэлгүйгээд ингээд нэлээд дажгүй яваадсан. Энийг өөрийнхөө өрөөлөө оруулсан санагдаад байна. За харин паунд yen болохоор юу хүлээжсэн бэ гэхээр за би паунд yen дээр нэг ийм зүйл хүлээжсэн тий. Дэшээ impulse correction impulse гэдэг энэ импульсээ явчих. Энэ импульсээ ингээд дэшээ яваад дуусах. Тэгж жагаад энд довын ийм эвдсэн маягтай хөдөлгөөн харж байгаа селд ягэдсэн. За яагаад селд игээд байгаа вэ гэхээр энэ паунд yen энэний лавл нь ийм байсан. За яг нэг дээрээс хүчтэй импульс явуулсан болохоор тэгж харсан юм бол юу гэсэн ийшээ ингээд довоо эвдүүлээ селд чи игээд төлхөө харж исэн. Тэгсэн чинь шууд ингээд дэшээ трендийнхэн дагуу хүчтэй гараад ирлээ. За одоо харъя. За 7 хоногийн лаан бол түрүүний энэ евро yenтэй адилхан том тэг өмнөх лаан ийм бай селрүүд нь тэнцсэн. Гэтэ баярууд нь арай илүү энд явжсэн селрүүд дуусч байгааг ингээд хэлж болохоор байсан гэж байгаа. За одоо явж байгаа хөдөлгөөний арахаар тренд лайн татлаа. Нэг стер чи ороод ирсэн. Энийг копидод шууд параллел лайн гаргахаар огтлцож байгаа бүсчлэлж байгаа хавар байна те. Тэгвэл жоохон цаа цэвэрхэн арайлууд авчих. За ингээд энэ дотор явж ийн гэж ойлгож болж штэ. Энэ болохоор ингээд дэшил магталтай харагдаад байна да. Одоо энэ ингээд явчих юм болов уу гэж харагдаад байна. За одоо юу гэсэн энэ дээр бол жоохон sideways болчлоо. Буюу ингээд impulse correction impulse одоо энд correction явж байна. За энэ тэгээд эндээ яаж үргэлжлэхийг харъя. Иймэрхүү паттерны хэлбэр үүсгэх нь үү эсвэл эндээ ийм мөртлөгөмөр үүснээ доош хүчтэй стрээд ороод ирэх нь ингээ харъя да. Юу ч цэцрийн хөдөлгөөн орж ирэх нь орж ирэх л болчих. За хүчтэй шалтгааж байна уу? Энэ дээр нэг хүчтэй шалтгааж байгаа. Эннээс ийшээ ирэхээс өмнө арай цэвэрхнийг авчвал. За цодоохондоо ийцэн ойрын бүсчлэл дээшээ яваад тулна гэдэг нь баг энэ дээрээ л байгаа юм байна дөө. За ийшээ нэг ирүүл хэрэглээ. Зэрүүлтэл харчлаа. За энэ дээр л өстой дараагийн 7 хоногт яг ийм нөхцөл бүрдүүлээд орчих гэдэг цэвэрхэн зураг алгаа. Одоо энэ оройг дээшээ сэлээ буцаад ингэсэн. Тэгээ энэ евроолны энийг сэлээд буцаад дээшээ трендтэй гараад ирсэн. 15 минутын дээр 2 цаг дээр хоёулын дээр нь л дээшээ трендтэй байгаа юм байна. За pound USD таамаг нь байна уу? Окей. За энэ дээрээс байдяа гэжсэн байна. Энэ нэрээ өмнөх таамаг юм уу те? За тийм байна. 8-ны таамаг энэ л юм байна л да. Энэ доошо задрах магадaltaй битээр нөөсөж байна. Тийм дээр хүчтэй support resistance байна. Энэ дээр байдгийг гэжсэн. За дулаад ирсэн юм байна. За одоо яах вэ гэж байна. За 7 оныхон лаг харахаар байдах нөхцөл харагдахгүй бол байх хэмжээний юм харагдаад байна. За яагаад вэ гэхээр хүчтэй сэллүүд явж исэн. За энэ лаанаас эхлээд бол ингээ баярууд байгаа юм. Баярууд нуужсэн мэдээлэл авж байгаа. Гэтэл энд ингээд buy sell-үүд маань тэнцээд за яг баяуд нь жоохон илүү байсан. Гэхдээ тийм амар хүчтэй илүү байждаг. Тэнгуут одоо бүр ингээд амар том уналтын лаг гарч ирээ. Тэгснэ тэрэн дээрээ зүйтэй доороо зүү бахта гэдэг чи ийшээ хүртэл өсөөд сэллүүд нь илүү байсаар хагаад ингээд унагчж байна гэхээр би энэ дээр дахиад дээш нөхцөл орж ирэх боломжгүй юм болов магтал нь бага юм болов гэж анзаарж байна. За тэгснэ энд нэг юм паттерн зураад саяны зурсан паттерны арай өргөн хэлбэр нь яваад одоо тэгэхээр юу болж байна вэ гэхээр энэ дээр ирсэн импульсийг ишин давтах гэж магадгүй гэж харж байна. За тэгээд овын хөөгöd харъя да. 2 цагийн хөдөлгөөн. Энд хамгийн сүүлийн орой. Энэ хамгийн сүүлийн оройг хаана сэтэлсэн бэ гэхээр энд сэтэлсэн тий. Энд дэше хөдөлгөөн чи энийг сэтэлж байна. За энэ хоёрын голд байгаа еврол гэхээр энд байна.
Баярлалаа шүү. За тэгээ энийг энд ерөнхийдөө бараг л сэтэрчил байна да. Тэг зүгээр нь авахаар ингээд лаан сэтэрсэн харагдчихээн тий. Одоо энэ зүүнний үзүүрээр харъя гэж бодоход ингээд лагаараа сэтэрсэн. Тэгэхээр энэ дээр дахиад доошоо хөдөлгөөн орж ирэх боломжтой юм байна. За тэгэхээр энэ дээрээс хэрвээ би энэ дээрээс дээшээ хөдөлгөөн орж ирлээ гэхэд ер нь доошоо стопа бүртгүүлэх юм байна. Ингээд сар хөдөлгөөн харуулад, батарейна зуруулад, за тэгээ дахиад зөрүүлээд хүчтэй support resistance харахаар арай цэвэрхэн олон ойлттой гэж хайж байна гэсэн үг. За энэ байх уу, энд байх уу? Энэ бол олон хөрөлттэй юм. Гэхдээ энд нэг хэсэг ингээд дээш доошоо сэтгэлээс хараач хайцсан. Байхадах юм. За ингэсийг авч төө. Жохон томруулчих. За энэ хавцаа руу нэрвэл бараг сэл тал руугаа л харъя. Тэгэхээр долларын индекс өсгөж чинь нэг бол паунд унах гэж байна. Оо эдгээр ч одоо яагаад заавал том цаг дээр тавигдаад байгаа. Ишэ батарейн зуруулаад тэгээ харъя да. За тэгээ бусад паундаар энийг доош нь харчгаар энэ дээшээ. За тэгтээ паунд швейцар франк яг дээшээ гэхээр энэ дээшээс төрөх магадaltaй батарейн дотор явж байгаа юм байна. За энэ бүсчил ажиллаа гэж дууссан. За одоо уналтын трендэн дууссан юм чи нараа арилгах чи. За паунд швейцар франк болохоор дээшээс төрөх магадaltaй батарейн ч гэсэн сэтрийг ороод ирсэн байгаад байгаа. За гитэ 2 цагийн трендэн дээшээ явж байна. Энэ том батарейн сэтэрч чадах юм бол уул нь эхний ээлжинд энэ яваад тэгээд цэсрийн хөдөлгөөн яваад цэсрийн хөдөлгөөн дахиад дээшээ стоп байх юм бол тэр хоёр нь нийлээд энэ хөдөлгөөн явна гэж үзсэн. Тэгэхээр энэ ч баг шууд дээшээ ингэж гарч ирэх гэдэг тийм. За швейцар франк дээшээ явж болж байна. Тэгтээ паунд иен бас дээшээ ихэр сонирхолтой. За харъя. Тэгтээ энэ бол бид цэсрийн хөдөлгөөний оруулж байгаа сэлтмэр харагдаж байна. Үнэхээр л тэгж харагдаж байна. За энд чинь нэг сэрээ байдаг үлээ. Daily. За нөгөө энэ дээр нэг юм юу сэт байгаа гэсэн тийм. Тэр зунгаарлж ясна буцаа унчиж байгаа. Дээрээс тэрч жуулна жижигэн лаануудаар сэтэрсэн. За тийм ээ нөө битгэл ийшээл гэж харъя. Эхний ээлжинд энэ доотлын SP line 1, SP line 1. За энэ баг 2, энэ 3 дугааруудын солиог байгаа юм байна. Тэг хүчтэй зооныг тодорхойлоод энэ дээр байгаа юм байна шүү дээ. За pound USD-г доошоо гэж харлаа. За NZD CAD-д бол би нэлээд зэвэрх өсчих юм болов гэж бодсон чинь явсангүй. За яагаад явсан вэ гэдэг үнцэн бэ гэхээр би энэ за ингээд ийшээ lower high дээш нэвдээд higher ийцэн би энэ дээрээс тухтуул энэ дээрээс байдвал swing арилж хийж байгаа хүмүүст ингээд мэдээж арай доод үн дээрээс байдж байгаа учраас барилж байгаа барихад ингээд удаан барих боломжтой бүсчил байна гэжсэн. Тэгээд тэгсэн чинь ирээд дээшээ цэвэрхэн гарч ирснээ буцаа унцсан. За тэгээд энийг ингээ харахаар нэг ийм доошоо стрэх магадaltaй батарейны зураг хийсэн унчт юм да. Линз цэвэрхэн явж ирсэн аа. За тэгээд 7 хоног руу н оруулаад хараад уул нь энэ нэг сирен дээр тулгуурлаад байгаа шүү дээ. Би уулна. Энэ сирен дээр ингээд тулгуурлаад байгаа байхгүй юу? Цэвэрхэн. Тэгээд уул нь энийг ингээд хувиргаад shift болгож уулна. Уул нь тэгвэл энэ доотлын parallel line мөлийн цэвэрхэн тэнгуут энэ ингээд median line нь modified байснаас надаа арай дээр харагдахгүй л байгаа. Яг одоо чартанда тааруулаад ингээд хувиргаал ингээд болж л байна л да. Тэгэл доотлын parallel line ингээд угаасаа эвдээгүй, сэтлээгүй. Тэгээд эндээс байдж болох нөхцөлтэй харагдаад байгаа. За гэхдээ яг одоохондоо энийг авчиж тэгээд дэшээ стрэ гараад ирвэл ирлээц. За тийм дээр болохоор за одоо нэг дахиад баталгаа үлээ дөө. Уул ингээд уналтын трендэн дээшээ болоод ингээд явж байгаа байхгүй. Одоо энэ дээд өнгөн зунгаарлагдсан. Энэ бол доошоо цэцэрч болно, дээшээ цэцэрч болно гэдэг батарей нь үсчээд байгаа. За ингээд яг энэ импульсээ ингээд доошоо импульс гэж тоолох юм бол доошоо цэцэрх магадлал нь арай өндөр. За бидтэй доошоо сэтэрсэн чи энэ ёроолыг сэтгэх нү гэдгийг нэлээд харж байгаа дахиад оролт хийвэл хийнэ. Энд яг ингээ паттерн байсан учраас энийгээ стрээд ажиллаа хийсэн. Тэгээд одоо дахиад баг аад паттерн юм шиг юм харагдчихээн. Энийг сэтэрсэн чи энэ ёроол дээр жоохон анхаарна. Чи ингээ дээли яагаад баятах гэдэг вэ гэхээр ингээ дээлигийнхаа за энэ сэрэг нь алах болгоо тий. Тад зүр солилчих л та. Ийм довтой яваад байгаа штэ. Ингээд daily дээр ингээд шинэ орой үсцэн өмнөх оройн энэ доошоо унсан хөдөлгөөн ерөөсөө энийг сэтэлтлээл дээшээ хөдөлгөөн ингээд дээшээ тренд байгаад байгаа.
яг цагааны хамаарлаар янз бүрийн улсын тэрэнд байгаа гэсэн энийг ивдэхгүй гэдэг байхгүй. Тэг ивдэхгүй гэдэг хоёр болгоо ингээ нэлээд төхөд ирсэн. Тэгээ энэ дээрээс юм жижиг стоп лосстой дээшээ ахиад за би магадгүй чадвал энэ хүртэл нь барилаа гэж тогтсон риск рeward амар хол ярилж байгаа ч гэдэг юм. Тэгэхээр ингээ дээшээ таамаглаад байгаа. Өмнөх оролт нь одоо жишээлбэл энэ юм шүү дээ. Энэ дээрээ шууд дээшээ авчих юм болоо гэсэн чинь тэгдэг юм да харин. За яг харъя. Арай нөхцөл нь бүрдэж дуусаагүй л байна. Ирээгүй байна. Тэгтээ бол дийлийг харж байгаа тохиолдолд бол дээшээ л хараад байгаа. Тэгээ энэ батарейн гэхдээ доошоос тэрээд энэ дээр дабл ботом метр болчих нь уу? Шууд явчих нь харъя да. Хөө энэ дэр ч тийм удаа хугацаанд тавьдаг тийггүй. Энзэдэг хад ихтэй доош харагдчих шүү дээ. Ярал өмнөх ярал lower high сэтгэлгүй гэл. Энэ бас бол тийм байсан байхгүй. Ингээд орой өмнөх орой сэтгэлгүйгээд байгаа ярал дабл ботом нэг лайнаас сэтэлсэн нэг лайны pullback-ын дээр нь оролт хийсэн оролт. Нилээн зэрэг дайжгүй өстой. Гэтэл юу болсон гэсэн чи өөрөө энд батарейн зурлаа. Доошоо. Гэ явцсан гэсэн үг. За дийлийг нэг харчих. За энэ зэтэй Швейцар франк бол доошоо харагдах юм. Энэ бол жоохон доошоо харагдаад байна. Ийм байгаа. Болохоор жоохон доошоо харагдаж байна. За тэгэнгუთ энэ зэдэг хад сонирхол харагдаад байна. За Австрали доллар, Канада доллар. За энийг би уулна сэтэрчгүй батарейнхээс илүүтэйгээр гоё сувгийн шалтаа золгоо явчих гэсэн чинь сэтрээд pullback хийгээд унаад ингээ яваад байгаа. За ингээд за батарейнаас сэтэрсэн. Гэтэ би энэ сэтэрж яхад ингээд нэг батарейнаас сэтэрж яхтаа нөгөө тал руу ингээд буцаад ийм батарейн үсээд тэгээд энэ хоёр дахь батарейн руу стрейт ороод ирэх юм бол энэ том батарейнаас сэтэрсэн гэж үздэггүй. Энэний ингээд налуу өөрчлөгдөж болтгоо гэж яриад байгаа. За тэгээд тийм нөхцөл байдал хүлээгээд байгаа. Энэ lower high-ийг эвдүүлэхийг хүлээгээд байгаа. Гэтэл юу болсон бэ гэсэн чинь lower high-ных нь байрлал өөрчлөгдчих шиг боллоо. Сүүлийн орол байсан. Энэ оролыг одоо бүр ийм хол сэтэлцэн юм чи ингэж авч үзэлгүй ч яах вэ? За одоо энийг ийшээс зөөнө гэсэн үг. Энийг сэтэлүүлж ич дээшээ арилжаанд оръё. Чи бас дийлээрээ дээшээ довтой байгаад. Энэ оролыг сэтэлэх. За энийг дэшээ сэтэлүүлээл. Харин энийг яг ихний хэлсэн сэлдэх юм бол сэлдэг гэвэл энийг эвдэхгүйгээд өгөх тусам сэлдчих болно. А тэгээ сэтэрчих юм бол лад батарейн нөлөөж байгаа дэшл нь орчно гэсэн. Одоо энийг эвдэтэл тэгэл тамгаар гэх юм бол за одоо энэ дахиад нэг гурвалжин батарейн үүсэж чинь энэ батарейн үүслээ сэтэрлээ хэрвээ чадвал тий. За тэгээд нэг энэ хавцаанаас сэтэрлээ гэж бодоход дэшээ импульс нь ингээд явбал энэ дүүн үүсээд за тэгээ энэ дээр хайраа үүсэж байгаа учраас ингээд дэшээ батарейн руу эргэчнэ гэж харж байна. За ингээ impulse correction гэдэг энэ оройгоо өвтчих. Тэгээ дараагийн онцрын хөдөлгөөн хүлээж агаад баядах боломжтой гэж байгаа. За Швейцар франк. За ингээд хүчтэй шалан дээр ирсэн гэж яриад байгаа 7 хоногороо 23 оноос хойш шалан дээр. За тэгээд шинэ ёроол үүсгэж агаад энд шинэ ёроол үүсгээд за ингээд харуул. Шинэ ёроол үүсгээд тэгэх юм бол энэ орой сүүлийн орой болчин тестлүүлээд ад батарейн дээр нь орё гэсэн чинь яасан шинэ ёроол нь үүсээгөө хуучин ёроол дээр сэтлээгөө гэсэн үг. Тэгэхээр бидэнд юу болчих вэ гэхээр нөгөө 20-ны энэ дээр үлдчихэд байгаа байхгүй. За тэгтээ 15 минутын дээр харахаар ууланд гайгүй хөдөлгөөнүүд харагдаад байгаамаа. Тэгтээ дийлэгээрээ яаж харагдсан юм? Дийлэгээрээ шийдвэргүй 7 хоног ороод дээшээ за энэ ахаа бүтцүүлэх юм байна уу? Энэ дээр таацтай энд нэг юм тренд лайны шалтай. Тэгээд impulse correction impulse гэж явчих магадгүй гэж харж байна. За энийг бараг таац зарч явах юм битээ. Гэ тренд лайнаар авчих. За тэгэнгუთ ингээд дэшээ стрэх магадaltaй батарейн хэлбэр үүсэж байна гэсэн үг. За ийм хөдөлгөөн байж болох юм. За аудиен. За аудиен нөгөө үеийг бодох юм бол кадентэй адилхан хөдөлсөн гэсэн үг үү те.
2 цагаан лагны араас новон лаг гараад ирсэн. За энийг дэшээ эслүүлж яж хаа юусээд гэжсэн дэшээ тренд гараад ирсэн. Гэхдээ яг Audi энэ бол дэшээ хол явж чадаагүй. Caddy нэтер бол ингээд нэлээд дэшээ явцсан 180 маяг явцсан юм шиг. Энэ гэтэл Honda адилхан явсан юм байна. Энэ л амар дэшээ явцаар. Евро yen pound yen нэтер болохоор дэшээ 400 500 явцсан юм биш үү? Энэ хоёр нь дэгж байгаагүй юм байна. За энэ тэгвэл энэ хоёр нь ягаад ч баг хөдөлгөөнтэй явцсан тэгснэ. Ийм доошо задрах магадaltaй батарейны хэлбэр үүссэн. Энэ дотор ахаад ийм гурвалжин байж болно. Ийм гурвалжин батарей нээж болно. Эндээс ингээд амар ингээд рейнжилж байгаад гараад ирсэн учраас би эндээс ингээд импульс correction импульс гэж тоолмоор байгаа тоххой болно. Зүгээр л ингээл ингэсэн бол чи ингээл хармаар энэ рейнж л ноотой л байгаад байгаа юм да. За саяных бол дахиад доошоо гарах юм байна уу? За USD энэ доороос нэг хүчтэй тренд лайн гэдээсэн сэтэрсэн байна. Устгачий. За тэгээ доо арчий. Сүүлийн lower high-га дэшээ шинээрээ хийгээд энийг эвдлэхгүй байхаа юу гэнэ энийг доошоо сэтрэхгүй байх гээд доов дээр нь тулаад ирэнгуут нь доовынхаа доор stop loss тавиад арилж яанайсан нэг жижиг битэрнүүсээ дуушаад стрээд ороод ирсэн. За тэнгуут одоо юу болж байна гэхээр ийм болж байна гэсэн үг. Одоо энэ нэрийг байхгүй. Энийг стрүүлж байгаа дэшээ тренд ихтлэн сэтрэхгүй бол доошоо уналтын трендийн дагуу унсаар л. Тэгээ долларын индекс дэшээ харчаад эднэрийгээс хэлдэг гэж үү? Болж байна. За одоо юу болж байна вэ гэхээр одоо 7 хоногийн дан мөн л доошоолаа хаагцсан. Дараа нь ахаач доошоолаа нэгдүүлж болохоор л хаагцсан. Ягаад тэгэхээр ингэж дэшээ гаргаад ирчээд хүчтэй сэл хаагдаж байна гэдэг чинь сэлрүүд маань хүчтэй байна. Дээрээ зүүн ихтэй байх юм сэлрүүд хүчтэй байгаа шүү дээ. Энэ бол жишээл ийм доошоо унсан ч гэсэн ийм урт хөдөлгөөнд одоо ийм их хөдөлгөөн дээр баярууд нь дэшээ гаргаж таагч чинь хэр ингээд доороо утас зүйлдээчгээр баярууд хүчтэй байгаа мэдээлэл аваад байгаа юм. Тэгэхээр энэ бол бас яг хуу трендийн төсөлд үүсээгүй учраас юу ч гэсэн бүр тийм тренд эргүүлэх гэдэг л биш ч гэсэн энэ дөр бол дахиад сэлрүүд хүчтэй байхаар л байна. За тэгвэл хэрвээ сэлд нэг гэх юм бол энийг дээшээ гаргалаа. Одоо энд жоохон юм доороо шал үсээд дээ шүү дээ. Хэрвээ зүүнүүдэд харах юм бол энэ ингээд лаанууд нь ингээд доороо зүйтэй болж ирээл ингээд тахаар энэ хавьд ингээд үн ингээд арилжаа хийгдээд энэ дээрээс доош нь оруулахгүй байгаад дээ шүү дээ. Одоо энэ 3 морф дээр ч гэсэн тэгж анзаарч болно шүү дээ. Одоо эднэр дээр ч гэсэн. Тийм учраас энэ дээрээс дараагийн хөдөлгөөн дээшээ гарч ирээд 7 хоногийнхоо эхэнд мэхэнд ч юм уу те нэг ингээд ингэжсэн дээшээ ингээд тэгээд 7 хоногийн төсөлтөд юм лагтчихж магадгүй юм байна. Тэгээд тэр хөдөлгөөн энд байгаа нэг хүчтэй support resistance эдгээр рүү орж ирүүл ирээд нэг шалтгаанаас давхцсан хүмүүс байна да те. Нэг шааруулаад ирж болж байна. За USD гад энэ ч тал дээр зурсан мэт тий. За энэ ч бас тэгээд адилхан доовынхоо дагуу дэше явж байгаа дөө. Энэ хоёр оройтой давхцах байх. Тэгээд хамгийн гол нь давхцаа дэшээс тэрчих нүү айдлаг жоохон доор хавьяас нь энэ хавьд нэг жоох юм эйгүү таазмаз байж болохоор ганц зүү татчихсан хэсгүүд байгаа. Энэ минь хүртэл явах нь гэж хараад байгаа. Энэ тэгээ Канада доллар өссөн байхад USD гад өсөж байна гэхээр доллар илүү давмгай өсөж байна гэсэн үг тийм. За USD Швейцар франк. Уул нь бол энэ евролыг сэтлээд л орлоо хийцэн. Гэтэ евролоо энийг гэж авъя. Угсаа өмнө хөдөн зүгээр эсэлж таах учраас. За яг энэ хайрлаа бол тоо. Энэ бол хайрлаа. Энийг л орлоо хийцэн. Тэгэд яах нь энэ оройг ивдэхгүй гэж харна. Энэ оройг ивдэхгүй гэж харж байгаа гэсэн үг. Тоорол. Тэгээ нэг зүйл нь зүгээр л энэ дээр батарейн зураалт сурын хөдөлгөөний төгсгөлөө хийгээл дээшээ гараад ирсэн бол бас гоё те. Тэгээ дээшээ импульс явж хахад нь би дунд нь зогсоох гээд байж магадгүй л юм. За харъя. Энийг сэтлэх юм өсөлгүй. Импульс нь бол жоохон хүчтэй л гэж жижиг хөдөлгөөн яваал засвар байснаа илүү том хөдөлгөөн яваал засвар одоо бүр том хөдөлгөөн явцсан.
Тэгээд жоохон зураг трейдингээ гараад хүчтэй л. За USD yen-ийн таамаг. Доллар жоох өсчлөө л дөө. За ингээд дуулан цэвэрхэн паттернууд үүсчихсэн. За тэгтийн адил 2-2 бол байсан л та. Паттерн доторх паттерн буюу амбардаг паттернууд үүсчихсэн. Тэгээд дээшээ гарч ирээд 3 дахь тоочон цэвэр хийгээд унчих магадaltaй гэж харж ирсэн. Тэгсэн чинь тэгээд яг адилхан дээшээ гараад ирсэн дээ. Энэ ланаас л их юм болж байгаа шүү. Энэ голын энэ жижиг шийдвэр бол ланаас л их юм болж байгаа. Окей, за иймэрхүү байна да энэ 7 хоногийн таамагуд яа гоё нөхцөл нь бүрдсэн оролт хий гэсэн юмуд бол байхгүй байна. За USD-д ослоод ардаа USD-д ослоо жоохон доошоо харагдаж байна. За тэгээ yen-тэй ослоод бас яг нөхцөлийг харж агаад одоо бүгднлүү эсрэг орхон цаашаа чинь гэхдээ л зарим нь жоохон тийшээ, зарим нь бол жоохон хөдөлгөөн сар магтцсан л байрын харагдаад. Иймэрхүү л янда энэ 7 хоногт. Яа гоё энэ дээр л оролтыг ET-ний нөхцөл бүрдсэн байна гэх юм байдгүй. Евро NZ дээж хүлээлгэнгтэй. За паунд, евро паунд бас л ийшээ хүлээн. NZ-тэй бас ийшээ хүлээн. За тийм байна. Өөртөө энд л цэвэрхэн оролт өгч байгаа юм байна гэх юм байдгүй. Тэгтээ одоо ингээд нөгөө жоохон уртын арилжаанууд учраас ингээд эднэр дээр нөхцөл нь ингээд одоо бүрдэхгүй байгаа ч гэсэн яг нэг ингээд хүлээж байгаа бүрдчихээрээ тэр арилж байгаа цаашаа ингээд нэлээд удаан барьчдаг учраас тэр нь тэгээд ялцчихгүй. Тэгээ нэг сул тал боловч нөгөө талынх нь илүү даваа талууд юм да. За coin дээр би coin дээр тийм биткойн дээр л таам гаргацдаг юм дөө тэгэл. Нэг амар дэж coin-уудаар арилжаа хийгээд болохоор нэг юм хитэн листтэй л байдаг шүү дээ. Энэ биткойнны таамгууд нөгөө 2 дахь өдрийн өглөө ордог видеон дээр орчдөг учраас тэндээс сүүлийн таамаг дээр харж болох аа хөө. За тэгээд дуустал нөтсөн хүмүүст нь баярлаа.